ботокс бол хор штэ тий. Гэхдээ ягаад хүмүүс нүүрэндээ хийлгээд идэм бол ботокс маань хормон. ботокс яг нүүрэндээ хүний нүүрэн дээр яг яаж ажилт юм бэ? Ажиллагааны хувьд тий. Хамгийн сүүлд ирсэн эмчилгээний удирдамжаар бол ботоксоор хүний нүрийг өргөх боломжтой. Имлэг нүүдх нь гоо сайхны салон хоёр тий. Тэгээ бас нөгөө нэршлийн хувьд бас хүний толгой эргүүлсэн нэршлүүд айгүй хөгждөг. Одоо beauty clinic салон ч гэдэг юм уу тий. Тэр нөгөө beauty clinic гэхээр гооцлын имлэг юм байна гэдээ ойлгонгот тэр нь яг нэр нь байгаад ардаас нь салон гэждэг тий. Тэгэхээр тэгж бас үнийг нөгөө төрөгдөлд оруулах тохиолдлууд бас их байна тий. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүн бүрт нэвтрүүлгийн хамтран ажиллагч саншир ундрах чанар стандарт итгэл нэвтрүүлгийн хамтран ажиллагч Top Ceramics байгалийн өнгө танцаг мэдрэмжийг таны орчинд нэвтрүүлгийн хамтран ажиллагч стандартаар тэргүүлэгч Botulax Clinic. Сайн байцгаана уу? Midcast-ийн маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань дугаар бол маш онцгой байгаа. Онцгойлон охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээ нааша суугаарай гэж хэлмээр байна. За мөн өөртөө хайртай ирчүүд маань ч гэсэндээ нааша суугаарай. Та нар өнөөдрийн дугаарыг алдаж болохгүй шүү. За учир юу вэ гэхлээр хавар чинь хайр ирдэг болоод бидний хувьд сайр ирээд байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та нартаа хамгийн чухал өдрүүдийн маань аврагчид болох арьс гоо заслын эмч нарыг урьсан байгаа. Сайн байцгаана уу? За ингээд би өнөөдөр эмч нараа оролцуулах эмч нараа танилцуулъя. Манай эмч маань бол Botulax Academy-ийн тэргүүн Интершарм клиникийн арьс гоо заслын эмч Адя. За Botulax клиникийн арьс гоо заслын эмч Минжма. За өнөөдрийн маань дугаарт зочлон ирсэн хоёр эмчтэй баярлалаа. За энэ дугаарыг та нар маань дуустал нь үзэх юм бол бид маш сонирхолтой giveaway зарлах гэж байгаа. Дуустал нь үзээрэй. Манай студид төрөлцөн ирсэн та хоёртаа баярлалаа. Хайр авчирхаар ирсэн бидтэй тий. Бас сайр арилахаар ирсэн. За яг зөв тий. Йоо энэ одоо өстө нэр амар гоё. Хавар болоод нэрнгээсээ хайр дурлалт ингээл амар гоё ингээл догтлол гоё яваал. Тэгмээр ахт чинь нэрнгээсээ арьс хуураа шаал таталтаал бид нар чинь эмгтээчүүд бид нар чинь тэр тусмаа тий. Өөрийгөө хөөрхөн байх, гоё чиглэг арьстай байж нөгөө нэг өөрийн гэсэн нэг юм гоё. Би амар гоё байна гэж цэцгэлдэг үе шүү дээ тий. Өөртөө итгэлтэй гэж тий. Яг зөв тий. Өөртөө итгэлтэй байдаг үедээ яг ингээл хуураа шаал, арьс маань ингээл гундуу тий. Ингээд нэг юм өнгөгүй болоод тахлаар үнэхээр яг нөгөө хавартайгаа адилхан нөгөө жигэн үсээ тайрчихгүй шиг гэдэг шүү тэгээд явж байна да. За тэгэхээр хамгийн ихнийхээ асуултыг хоёроос асуухад хаврын улирд бид нэр ер нь яг яаж арчилбал зүгээр байдаг юм бэ гэд асуултаа эхлэе тий. За ерөнхийдөө Монгол орны маань уур амьсгал эрсдэс уур амьсгалтай. Тэгээ ирэхээр хавар бол бүр илүү хуурайдаг. За өвөл нөгөө машиныг паранд хураасаар чинь хавар бас залгуулаад нөгөө агаар нь хуураа. Тэгэхээр арьснаасаа илүү чигээ бас татаж аваад идэг. Тэгэхээр ер нь бол одоо охид хүүхнүүд маань яг арьс гооцлын эмчилгээний талаар нэлээд сонирхдаг болсон. Тэгэхээр нөө чигшүүлэг тарилга гээл гиалон уншлаг гээл мэдгүй өнгө болсон. Агуу гиалон уншлыг хийлгэж болно. Мөн гэртээ бас одоо тариа тарилга хийлгэсэн гээ санаа амарч болохгүй. Гэртээ ч гэсэн бас давхар хайр сарчлагаа зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол Монгол орны нөхцөлд өдөрт 2 удаа маск тавина гэсэн тохиромжтой гэсэн судалгаа ер нь бол юу гэдэг юм бэлээ? Эрдэмтдийн мэргэжлийн эмч нарын судалсан судалгаа гэдэг юм бэлээ. Тэгэхээр ер нь одоо хүүхнүүд маань ар гэрийн ажил ороо очиад ажиллаад аваад ороо очиад хүүхдгээл хоол унд гээл маска мартаа унтчихдаг. Тэгэхээр яг тэр ажлынхаа хажуугаар маска наачаал ингээд уг нь хоолндоо игээл гэрийн ажлыг хийж ивэл уг нь ядаж нөгөө арьс маань тодорхой хэмжээд бас чиг аваад явна. Тийм. За тэгэхээр энэ дээр нэг юм хэлэхэд маск маань 15-аас 20 минут тавина гэсэн залттай байдаг. Яагаад ийм залттай байдгийг гэхээр одоо салфетик маскууд ялангуяа ингээд тавихаар хатаад буцаад нөгөө хатсан маск маань арьснаасаа чиг авах гэдэг. Тэгэхээр тэр яг маскны гадуур ингээд чигийг хадгалах зорилттой юм силиконы яг маскны хэлбэртэй уг нь юм силикон байдаг. Тэрийг олоод тавих юм бол цаг маг ингээд масктайгаа тэр тусам илүү сайн чигшин. За тэгэхээр ер нь бол бас тариа тарилга хийлгэсний араас
шингэнэ одоо гиалурын хөгжлийн тарилга маань өөрөө усыг татчихж айгуу сайн арьсаа чигшүүлдэг. Тэгэхээр тэр усаа татуулахын тулд биедэг шингэн маань хангалттай хэмжээтэй байх хэрэгтэй. Дээрээс нь маскаараа гаднаас нь бас ч нөгөө яг гиалурын хөгжил маань маскнаасаа өөр яг тарсны дараа штэ чигээ авах юм бол илүү сайн арьс маань чигшж өгдөг. Тэгэхээр нөгөө би зүгээр л ингээд тариа илгэсэн шууд ингээд чигшин одоо шууд гоё олно гэл ингээд бас ойлгоо шууд тийм ойлголтоогоор орхичиж болохгүй. Ер нь бол байнгын масктай байнгын арьс ажиллагаагаа зөв хийх юм бол хааварч гэсэн заавал тариа тарилахгүйгээр бас арьсаа чигтэй ер нь байлгаж болно. Тийм. Тэгээс дотроосоо сайн ус тийм. Ер нь бол арсны чигийг уснаас гадна өөргөс юм бэл. Арсны чигийг сайн хангаж өгнө гэсэн үг үү? Тийм. Хангаж өгнө гэж үздэг. Одоо солонгосчууд ч айгүй их өөргөс юм ороо ингээ өдөр гэртээ хахтаа ингээ өөргөс юм хэмээрээ сууж байдаг гэдэг чинь. Тэр чинь ер нь бол арсныхаа чигийг хангаж өгөх зорилготой. Тэгэхээр нөгөө дан ганц ингээ ус ингээ ууж бөөрөнд ачаал хөсөл бараа өгөрцөн ингээ ер нь бол сайн хийжсэн зүгээр. Одоо тэгэхээр тарилгууд бол маш олон төрөл идэг шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө үрчлээний эсрэг ботокс гэл хамгийн наад захынх нь нэмжлэгээ байгаа. Тэрнээс төрүүлээд ботокс хийх гэж байгаа бол яг энэ улиралд онцгойлон гэдэг юм уу жилийн дөрөв улирлаасаа арай өөрөөр тий. Хавар бол ботокс хийх гэж байгаа бол хамгийн ихэндээ болохоор одоо юу гэдэг нь чигшүүлэх тарилгаа зөвлөх ч юм уу тийм байдгүй хослуулж хийвэл арай үр дүнтэй ч юм уу тий. Ер нь бол энэ хоёр маань өөр үйлчлэгээтэй тарилгууд ботокс маань болохоор нүүрний хуурал дагаж гарсан айн буюу хөвчлөд арилгадаг. Одоо нүүр булчин суллаа нүүрний мимикийг ерөөхдөө тур хугацаанд блокж хоригдж өгөөд тэгээд ирэхээр ерөөхдөө нүүрний хуурал тодорхой хэмжээнд багасна. Тэгэхээр нөгөө арьс маань хундраад тахна. Дээрэс нь ботокс судасны хан маань өөрөө булчинлаг эрэхтэн тэнгууд ботокс ихээр сулардаг. Тэгэхээр нөгөө тэр хэсэгт ирж байгаа цусаа хүмүүс хайжаад ирэхээр тэр хэсгийн маань арьс тижэл аваад ирэхээр илүү нөгөө арьс маань чанаржаад өвчлөлийн хүртэл багасаад ирнэ. Нөгөө ботокс илгэсний дараа хүүхнүүд айгүй гоё гэлзаал айгүй гоё арга болждаг гэдэг тийм учиртай. За тэгэхээр гиалурын хөгжлийн тарилга маань болохоор чигшүүлнэ гэж хэлсэн тий. Энэ хоёрыг сүүлийн үед ер нь бол Азийн орнуудад ялангуяа их хийдэг болсон. Энэ хооронд нь холиод миксэлж ботокс одоо скин ботокс буюу бэйби ботокс, микро ботокс гэдэг янз янзаар нэрлэж байна л да. Тэгэхээр ингээд миксэлдэг болсон. Тэгэхээр энийг ерөнхийдөө хавар ингээ хураашаад ирэхээр нөсөөтэй хүмүүсийн нөсөөнд тодроод ирдэг. Тэгэхээр 2025 оны 1 сараас одоо судалгаанууд ихсэн байгаа. Мелазма буюу нөсөөний эмчилгээнд ботоксыг ингээ судалсан. Тэгтэл 20-оос одоо нөсөө задрал нь 20-оос 30% үр дүнтэй байна гэж судагдаад дээрэс нь мелазмагийн одоо нөсөөний бусад эмчилгээ хийгээд үүний араас мелазмагийн сэтэрчгээд буцаад ингээ ахаа сэтэрчгээд байдаг. Тэгэхээр мелазмагийн сэтрэлд ботокс эмчилгээ маань маш үр дүнтэй байна гэд. Тэгээ скин ботоксууд ер нь бол мелазмагийн эмчилгээг төлхөө орж ирж байгаа. Тэгээ одоо хавар одоо нөсөөнд тодордог 100 хөдөө гадаа явахдаа их харалдаг хүмүүс бол скин ботоксыг хийлгэчихэд ер нь хамаагүй харьцангуй нөгөө нөсөө өсөлт нь бага. Харалж борлох нь ч бага. Нөгөө синхмих барилгадаг лазер эмчилгээ чи одоо хийгддэг лүү хизээ хийгдэг л арай өвлөлийн үйл. За яг нөсөөний лазер гэх юм бол арьс гэмтээгүй зөөлөн лазер гэж явдаг. Энэ бол арьс гэмтээдгүй учраас улирал харгалзахгүй. Арьс гэмтээдэг нөгөө CO2 гэдэг арьс гэмтээдэг хүчтэй лазерууд байдаг. Тэд нар бол яг өвлийн улирал гэсэн залттай байдаг. Яг арьс арчилгаа сайн бахан бол 100 хийж болно. Гэхдээ Монголын нөхцөл чи өөрөө айгүй эрсдэс уур амьсгалтай арьс нөхөн төлчих нь зүгээр лазер хийлгээгүй хахтал арьс нөхөн төлчих нь удаа шашаа. Тэгэхээр ер нь бол болж өгвөл одоо нар арай хурцтаагүй арай нэг чиглэг үед хэлгсэн дээр байдаг. Ер нь бол нөгөө тосыг бол өстэй баруун солгоогүй сайхан нэлж явах хэрэгтэй. За хүний арьс чинь өөрөө ус тосны баланс гэж байгаа. Тэгэхээр нөгөө гиалурын хөгжлөөл байгаа хэрнээ хураашаад ингээ явж идэг хүмүүс гэдэг. Энэ нь өөрөө ус тосны баланс уюу тосны баланс бага одоо тижэл гэж ярьдаг та хүмүүс. Тижэлийн тос гэл одоо монструм буюу чигшүүлэх тос, тэгээ норшин буюу тижэлийн тос гэж явдаг чи энэ хоёр чинь өөрөө өөр ахгүй юу? Тэгэхээр нөгөө чиг маань өөрөө хангалттай тэр хэмжээгээр бас тижэл маань тос маань хангалттай байх хэвээр. Тэгэхээр тос нэлж гэн гэж ер нь бол хүн тосыг ч давхар явж явах хэвээр. Яг тижэлийн тоснуудыг тэгээ 7 хоногт нэгээс 2 удаа сайхан тосоор массажлал үлдснийг ингээд арчиж яваал тийш ингэж аваад инхийн бол ус тосны баланс харьцангуй тэнцвэрч яваад. Гэтэ ер нь заавал одоо амьдралдаа нэг удаач гэдэг юм уу эсвэл баг залуудаа 20 морин настай байхдаа мэргэжлийн эмчтэр очиод арьсаа тодорхойлуулчихсан дээр байх тийм үү? За ер нь бол одоо баг залуу гэхээсээ илүү хүн ер нь бол
арьсаа нэг тодорхойлуулад арьс ажиллагааны зөвлөгөө аваад явуул зүгээр. Одоо за би бага залуудаа гэсэн юм чинь одоо 40 50 нас хүрсэн юм чинь надад шаардлага одоо өнгөрсөн гэж бодохгүй. Тийм тэгэхээр ер нь бага залуу байх тусмаа арьсаа яг ингээд зөв арьслаад эхлэх юм бол яг ер нь арьсны чанар тэр насан дээр харьцангуй ингээд баригдаа явчихдаг. Тийм тэгэхгүй одоо нөгөө өвдсөн хойно биш өвдгөөс өмнө урьсан сэргийл гэдэгтэй яг ижлэх. Одоо арьсаа хөгшөрсөн хойно биш хөгшрөөс өмнө урьсан сэргийл. Арьсны чанар чинь яг насан туршдаа нэг байх уу? Эсвэл өөрчлөгдөд байх уу? Өөрчлөгдөв юм. Тий одоо ингээд би одоо шиг хуурай арьстай гэл юу гэдэг ч тийм тэр өөрчлөгдөөл явах. Өөрчлөгдөн. Яа тэгэхээр 20 настай хүүхдийн арьсны одоо охтуудын арьсны чанар өөр 30 настай өөр одоо бидний одоо 40 орчим өөр настай хүмүүсийн арьсны чанар өөр шүү дээ. Тэгээ ирэхээр ерөнхийдөө яг зөв арьслаа явах юм бол арьсны чанар харьцангуй бариадах боломжтой. За тэгэхээр ер нь 22-оос 25 наснаас хойш одоо арьсан төдийг хүний биед нийлэрдэг элементүүдийн нийлэршил буураа явждаг. Тэгээ ирэхээр арьс маань тэр цагаас эхлээд нөгөө хэрэгтэй элементүүд нь багасаад ирэхээр ер нь тэр цагаас арьсны хөгшрөл бас үүсч эхэлж байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр яг тэр үеэсээ л одоо арьсандаа хэрэгтэй элементүүдийг нөхөж өгөөд за дээрэс нь арьсаа яг зөв ашлаад мөн тэр наснаас хураашид эхлэн гэсэн үг шүү дээ. Хураашлын тодорхой хэмжээнд бага хэмжээр ингээ эхлэн явна гэсэн үг. Тэгээ чигшлийн хангалттай хэмжээнд нөхөөд явах юм бол арьс нь маань харьцангуй залуугаараа хадгалагдаад явах боломжтой. Инжимаа юм чи асууя. Одоо их бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс сайхан байх уу? Одоо нөгөө нэг хідэн шатлалт, матлалт гэлээд ирсэн 7 шатлалт, цэвэрлэгээ, дараа нь юмнууд төрхнө гэж амар олон юмнууд яваад байгаа шүү дээ, тий. Яг тэрийг бүгднгийн яг дистаралын дагуу хийснээрээ арьс гоё байх уу? Эсвэл бол хувь хүн өөрийнхөө арьсыг ер нь мэдээд мэдэрсэн тий. Надад нэг иймэрхүү юм зүгээр гэдгийг би ингээл ингэчдэг тий. Нэг 2 3 ямаар болгочдөг ч гэдэг юм уу тий. Тийм байвал зүгээр юм уу? Ер нь аль нь зүгээр гэдэг. За яг нөгөө арьсныхаа онцлогоос болно. Хүн болгон дээр өөр. За тэгээ нөгөө олон бүтээгдэхүүн гэж ярьж байгаа нь болохоор одоо нөгөө молекулынхаа бүтцээс хамаарат одоо арьсныхаа нөхсвээр цаашаа нэвчих боломжтой юу боломжгүй юу гэдгээс хамаарат нөгөө олон гэдэг бүтээгдэхүүний чинь одоо дараалал нь байна гэсэн үг байхгүй. Одоо жишээлх юм бол одоо хамгийн жижиг молекулын бүтцтэй одоо серум гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр серумыг бол хамгийн түрүүнд төрөх ёстой ч байдаг юм уу? Яг дарааллын дагуу төрөх нь бол мэдээч хэрэг зөв. Яагаад тэгэхээр тэр арьсныхаа нөхсвээр нэвчээд цаанаа одоо нөөц чигээ үүсгээд тэгээд одоо дараагийнхаа бүтээгдэхүүнээр тэрийг ингээд локлоод явж идэг. Тийм шат дараалалтай байдаг учраас нэгдүгээр арьсаа маш сайн цэвэрлээд арьсныхаа нөхсвийг одоо онгойлгох хэрэгтэй. Ингээнээр бол тэгээд ардаас нь одоо тэр араас нь нэвтрүүлэх бүтээгдэхүүнүүдээ давхар хэрэглээд хамгийн сүүлд нь бол одоо нарны цусаа түрхээд одоо мейкапынхаа суурийг хийх ёстой. Би бол одоо залах уу гэдг юм уу юу гэдгийг те анханасаа л нөгөө надад насны онцлог энэ төр гэж ерөөсөө октоос юм гарч байгаагүй нүүр байхгүй юу. Угаасаа л юм байсан. За ийм л байх юм байд гэсэн те. Тэгээ тийм болохоор нэг олон юм ерөөсөө хэрэгэлдэггүй. За сайхан за мэдээж нэг юугаа нүүр цэвэрлэгээгээ хийчин. Тэгээд нэг сайхан тосоо төрхөөл ер нь бараг миний юм болчихж байгаа байхгүй юу те. Тэгэнгүүт одоо бас нэг жоохон нас ахиад ирэхээр ийм хэрэглэх бас хэрэгтэй ч юм уу олон шатлалаар нь явах юм бол бас нэг арьсныхаа гоё балансыг тэнцвэржүүлээд гоё авч явах ч юм уу гэсэн бодол төрөөд байгаа байхгүй тий. Ер нь бүтээгдэхүүнийг арьсанд шингэлтэн молекулаас шалтгаалаад ер нь янз бүр гэхдээ багтар идэг. Нэг 10% дотор ч юм уу 4-8% ер нь бол дунджаар шингэнэ ирдэг. За маск бол харьцангуй 10 гаруй хувь юм уу тий. Тэгэнгүүт массаж энэ чинь нэг 20 орчим юм. Тэгээ тариа тарилах чинь нэг 80-90% та яг арсанд одоо хэрэгтэй элементүүд нь шингэнэ яг тариад оруулаад өгч арсанд оруулаад өгч байгаа учраас тэгэхээр ер нь бол тэрийг бас бодолцох хэрэгтэй. Миний хувьд хэм бол одоо арьс гоцлын эмчнэр нь би бол гэж бас олон юм нэг төрөхдөггүй. Маскыг бол тогтмол тавина. Тийм тэгээд тариа тарилахаараа ерөөхдөө бас яг арьсныхаа хэрэгтэй элементүүд нөхөд за мэдээж нэг серум ганц эссенц ч юм уу крем ч юм уу найрлагыг харж хагаад яг хуу тиймэрхүү бүтцтэй юм энийг түрхээ мейкапнд ороо ч юм уу түрхээ ингээ явчихдаг. Ороо олгон дандаа маска тавиад тэгээ явчихдаг болохоор яг нөгөө хүн хүний бас юу л ахalta бас олон юм төрөхдөргөө. Тийм. Гэсэн бүртлэнгээс гоо сайхны эмчнэр ч юм уу тий зөвлөхөд чи айгүй олон юм зөвлөж тэгэхээр энэ төрхөөл ингээрэ тэгэрэ гэдэг. Тэр болохоор ямар хүндээ яг нөгөө хүнээс шалтгаалж байна. Мэдээж ингээд батхтай ч юм уу нөсөөтэйсэн бол бас давхар ингээм төрхөлөх тохиолдол байна. Тэгээ бидний хувьд бол харьцангуй нөгөө тарилгаараа ингээд асуудлаа бас тарилга тогтмол хийлгэж чаддгүй юм уу боломжтой. Тиймэрхүү хүмүүс ааш тэгэхээр яалчгүй бүтээгдэхүүний зөвлөхөөс ороо. Тий.
Тэгээ бас хажуугаар нөгөө нэг бизнес зэрч явж байгаа шүү дээ тий ер нь Тарианаас бас айдаг хүмүүс. Уруулаа бол хамаагүй шүү дээ. Өнөөдөр бол зү бүр яг нөгөө бүгдийг нухах шүү гэдэг тий. Ааха. Тэрнтэй адилхан 500 мянган тос 50 мянган тос хоёр ялгаа байна уу? Яг үнэндээ. Яг үнээр нь хариулаарай. Найрлагын хараг болохоор мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр найрлагыг харж ижил мэдэндээ. Яг үнэхээр тэр найрлага ингэж хөрхөө. Үнэхээр боломжтой одоо хүмүүс ахын бол тарилгаач хэлгээд нөгөө үнэтэй бүтээгдэхүүн тасаа хэрэглээ явдаг хүмүүс байгаа. Тий. Тэр бол угаасаа одоо нөгөө молекул тэр бүтээгдэхүүний найрлагдах молекул дээрээс нь нөгөө орс найрлагаас шалтгаалаад тэрийг бол яг шууд ингээд үнийг хараад хэлэх боломжтой. Гаднаас нь хараад бас хэлэх. Гэхдээ яг эмчнэрээ яг үнэхээр үйлчлэлт юм уу тэр үнэтэй тасч одоо нөгөө жинхэнэ бүлээлгэн арсын чинь нөгөө хөвгшүүлтийн эсрэг энэ төр гэж яг тэр найрлага молекулын бүтцийн тэрийг харна шүү дээ. Бас өөр хэлээд байна. Нүд нь харагдахгүй учраас шууд ингээд хэлэх бас боломжгүй. Би болохоор нөгөө үйлчлүүлэг шимжлүүлэгч нартай ингээд хэлчихдэг. За үнэхээр ингээд бүтээгдэхүүн хавд эргэлзээтэй бол над руу найрлагыг явуулцгаа Viber энэ төр би хараад наа чин дажгүй юм байна боломж юм байна. За шинэ ярьсан тохироо минь тохирохгүй мэн гэнэ үдсэн хүмүүс ингээд тодорхой хэмжээ мэдж байгаа шүү дээ. Ингээ хэлээд өгнө гэх тэр хүмүүс айгүй хөргөн Viber эмчээ би ийм бүтээгдэхүүн авах гэсэн надад болохгүй юу гэх. Тэгээд найрлага харж байгаа. За энэ маань нэг иймэрхүү арсны асагтай хүн байсан юм болно болохгүй гэдэг юм ингээд. Харин миний асууж байгаа нь болохоор та хоёр чи үйлчлүүлэгчтэй хүмүүстэй намайг бодвол тий. Тэгэхээр үйлчлүүлэгчдэрээ харахаар тэр хүн маань 1 жил 2 жил ингээ хэрэглээ явж байгаа шүү дээ тий. Энэ хүн чинь бас арай л нэг үнэтэй бүтээгдэхүүн хэрэгэлдэг дээ тий. Нөгөө маань болохоор хаяа нэг ботоксоо хэлгээд ч юм уу зүгээр энгийн ээлжийн хүн байгаа байхгүй тий. Тэнгүүд тэр хоёрын хооронд нь яг арсан дээр нь үнэхээр яг тийм гой болж байгаа асуудал яг тий. Нүүрэн дээр ил гардаг тийм юмнууд байна. Тэр болохоор нэг хувь хүний онцлогоор шалтгаална. Бас арсны онцлог гэх үү? Тий одоо хувь хүний онцлог цаанаас ингээд нөгөө арсны чанар сайдаа чанга ч юм уу тий эсвэл нэмгэн сул арстай хүн ч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ бас их шалтгаална. Тэгэхээр шууд танд танаа үнэтэй бүтээгдэхүүнээ өргөжлүүлээд хэрэг натаж нэг танд ингээд бас бид нарт тех хэрэг байхгүй шүү дээ. Нэг тухайн хүний сонголт хоёр болохоор мэдээж нөгөө одоо айл болох арсаа гоё айлахыг хүсэж байгаа учраас ерөнхийдөө бүтээгдэхүүнийг найрлага бичиж явуулж танд ийм найрлагатай бүтээгдэхүүн тохиромжтой шүү. Энэ одоо бүтээгдэхүүнтэй энэ нэгийг сонгороо. Үнэхээр одоо сонгож чадахгүй над руу найрлагын зургийг явуулдаг юм уу гэх ингээл. Тэгэхээр зүгээр өнгө үзмжийг хараад бол хүнд зөвлөх одоо тэр учир дутагдaltaй. Тэгвэл 500 мянган тос уу 500 мянган төгрөгийн ботокс уу? Ер нь бол 500 мянган төгрөгийн тарилгыг би зөвлөнө. Төрөг үйлчлэгээтэй гэх үү? Үгүй илүү нөгөө би түрүүлсэн шүү бүтээгдэхүүн арс руу шингэхдээ маш бага хувиар шингэнэ. Одоо тийм тарилга маань болохоор нэлээд пүүл үр дүн рүү одоо арсын дотор шууд тариад оруулаад өгч чинь гэж ойлгож шүү дээ 10 хоноор ярихаар. Тэгэхээр ер нь бол гаднаас ингээд нөгөө нэвчиж орох шууд ингээд тарих хоёр чинь өөр шүү дээ. Тийм. Одоо бүтээгдэхүүн чинь 4-8% шингэдэг бол дунджаар тий тарилга чинь 70-80-90% гэж үздэг байхгүй юу? Одоо та нар маань хэдэн төрлийн ямар үйлчлэгээ арсан дээр ер нь хийгдэж байгаа юм бэ? За ер нь бол маш олон ш. Хамгийн их түгээмэл хийгддэг хүмүүсийн одоо асуудлыг маш түргэн бөгөөд хурдан шийдчихдэг тий. Тэгснээ бас нэг айхтар үнэтэй ч биш тий. За тэгээд одоо юу гэдэг олон улсад их төрж орж ирж байгаа ч гэдэг. За яг таны асуултанд тохирсон одоо эмчилгээ бол ботокс. Маш богино хугацаанд хамгийн өндөр үр дүнг үзүүлдэг. Бага өртгөөр. Тийм. Бага өртгөөр. Нэгд ботокс гэдээ ярьсных тий. Ботокс бол хор штэ тий. Гэхдээ ягаад хүмүүс нүүрэндээ хийлгээд идэм бол ботокс маань гормон. За энэ маань хоолны хордлого үүсгэдэг Clostridium botulinum ягаас гаргаж авдаг хор. Гэхдээ энэ хор мөртлөө хоол өсрүүлэх замаар орж иж бидний биед хордлого үүсгэнэ. За энэ булчинд тарихад энэ бол хордлого үүсгэргүй. Дээрээс нь маш бага хэмжээдэг тарьдаг. За тэгэхээр эн чинь өөрөө цаг 30-аас одоо булчинд хоол өсрүүл замаар биш өөр замаар ингээд одоо булчинд тарихаар бид цаг 30-аас 3 цаг болоод одоо яг тэр үүргээ гүйцэтгээд биеэс гадагшилчдаг. Задраад Монголд хамгийн их буруугаар ойлгогддог ойлголт нь байна уу? Энэ хорын гэлээ, ботокс тарихаар улам илүү сулраад үрчигээ дунжиждгийн гэлээ гэд хүмүүс ч айгүй анх бол нэлээд сөрөг PR-т орж ирсэн. За одоо л ерөнхийдөө тодорхой хэмжээнд хүмүүс маань мэдээлэлтэй болсон. За ботокс хийлгдэг хүн ч цөөхөн болсон байгаа. Ботокс яг хүний нүүрэн дээр яг яаж ажилт юм бэ? Ажиллагааны хувьд тий. Хийлээ. Хийлээ. За хийсэн ботокс маань өөрөө одоо ганц гооцлын салбар төш
анагаах ухааны маш олон салбар дэлхийд дахина хийгдээд эхэлсэн. За гооцлын салбар гэх юм бол өрчлөөний эсрэг байна. Дээрээс нь одоо нүүр хэлбэржүүлэх зорилгоор сүүлийн үед аюул хэрэглэж байгаа. Түрүүн би хэлсэн эсгийн ботокс буюу арьсан хүртэл нөгөө нүсийг нөсөөг одоо бах задлах болон цэгнөсөөс сэргийлэх зорилгоор дээрээс нь арсыг толилгож нөхцөл тасах зорилгоор гэл ер нь өргөлтийн одоо арьс өргөх техникүүд хүртэл сүүлийн үед нэлээ орж иж байгаа. Дээрээс нь энэ маань үс уналтанд аюул одоо сүүлийн үеийн эмчилгээнд нэлээд бас төлөв орж ирж байгаа. Бас сорвноос сэргийлэх зорилгоос одоо сорив үсгээ сэргийлээд бас сорвны эмчилгээнд хүртэл орж ирсэн байгаа. Тэгэхээр эдгээр чинь ингээд тусдаа зориултаа өөр ботокс гэдэг нэг ерөнхий нэршил яваад тэгээд эн чинь өөр ээ нэ нөсөөнийх, өвчлөөнийх нэг ботоксыг бүх чиглэлд хийж болоод байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр нөгөө ботокс маань өөрөө нингийн хор боловч эмчилгээний маш олон одоо чиглэл рүү салбар руу одоо салбарын эмчилгээ нэвтэрж байгаа гэсэн. Тэгвэл одоо жишээлх нь би ингээл үрчлэгээ арилгыг гих зорилготой хийжээтэл миний энд нөгөө нөсөө толт байсан бол эн чинь бас задрал явагдаад айтан болчих юм тий. Тийм ямар гоё тий. Тийм ер нь бол ботоксын судалгаа дэлхийн дахина одоо мөнхийн судалгаж байгаа тий. Жил ирэх бүр эмчилгээний одоо эмчилгээнд нэмэгдэж байгаа. За тэгэхээр ер нь дэлхийд дахин хавдрын эмчилгээнд хүртэл хэрэглээд эхэлсэн байгаа ботокс. Харин тийм би нэг ботоксын талаар судалж ирсэн чинь хамгийн эхлээд гоо сайханд биш эн чинь нөгөө нүдэнд нүдний эмчилгээ хийжсэн байх тийм нөгөө хялрын эмчилгээнд хамгийн эхлээд хийсэн тийм тэгснээ дараа нь явснаа одоо бүр гоё хуйнгийнх болцсон. Тэгэнгүүтээ одоо энэ нөгөө ажлын зуултанд хэрэгэлдэг болсон. За дээрээс нь хөлрөлтийн эмчилгээ. Тий, хөлрөлт, сугны хөлрөлт тий. Хөл гарын алга хөлөөлнөх гэл. Хамгийн амар гоё нь юу хийсэн гэсэн чинь надаа тэр тархины саажилттай хүүхдүүдийн булчин судлах байсан тий. Тэр бүр маш гайхалтай тий. Ганц нөгөө хүүхдүүд гихэлтгөө нөгөө харавтын дараах бас булчин саажилтан гэх юм уу? Булчин чангаралт хийдэг. Тэр нөгөө булчин байнга чангаралтай гэдэг маань айгүй өөр зөөртэй. Тэгэхээр харавтын дараах эмчилгээнд хүртэл ер нь нөхөн сэргээхийн эмнэлгүүдэд бол зарим эмнэлгүүд хийгдэг болсон байгаа. Энд чинь тэгэхээр булчингаа суллаад ямар механизмтай те булчингаа суллаад байна уу эсвэл зүгээр нэг өнгөлн далталт яваад байна уу те зүгээр нэг энийг харагдахгүй бусдад харагдахгүй те энэ болохоор булчингаа суллаад байна гэсэн үг байхгүй. Энэ медрал булчингийн синапс блок буюу хориг үсгэж байгаа. Тэгээ ирэхээр төр хугацаанд булчин маань агшгаа хийж гэн гэсэн үг. Тэгэхээр энэ чинь марны саажилт үүсчин гэсэн үг. Үгүй саажилтын чинь сая саажилтыг эмчлээд байгаа шүү дээ. Саажилтын чинь булчин чангалыг судлаад байгаа юм. Би булчингаа сулчин гэхээр шүү дээ те. Зүгээр мдээгүй болгоод нөгөө эснүүд нь ингээд төлчихгүй ингэчүүдээ гэж бодоод байгаа. Тэр нөгөө булчин хөдөлгөөд байгаа мэдрэлт төр блок хориг тавьж байгаа байхгүй юу? Тийм тэр мэдрэл маань одоо сэрэгтлээ 3-6 сар гэж үзээд байгаа. Тэгэхээр хөгшрөлт удаан явагдана гэсэн үг. Энийг хийжүүл энэ дээр маань одоо би ингээл хийлэхгүй яваад те. Тэгэхээр мэдрэлээ эсвэл 100% сэрэгж байгаа. Сэрэгдгээрээ давталтай байхгүй. Тийм учраас тэр саажилт хугацааг нь болохоор болсон байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээл нэлээд мимиктэй инээдэг хүн те. Одоо ботокс хэлэхгүй энийг л ах юм бол одоо 50 нас хүрэхэд тэр бол нэлээд гүн өршлөө үүснэ. Тодорхой хэмжээнд ботоксоор бариад ах юм бол нөгөө мэдээж нөгөө арьсаа нэг хөнрөлдүүлж нэгсэндээ нөгөө хөвшил бол юу гэх нэр хөвшил зуршил болохгүй тодорхой хэмжээнд барих учраас нөгөө арьс маань дагаж хунирханд бага болчихно. Тэгэхээр мэдээ 50 настай ботокс хэлдэг хүн хоёрын арьс шал үрээд өршлийн шал үрээд тийм. Давтамжны хувьд ямар байдаг вүлээ? Давтамжны хувьд гэх юм бол ер нь 3-6 сар гэж үздэг. Гэхдээ ер нь бид нарын хийж байгаа тунгаар 4 сар болоо гарч ирэхлээр 5 сарын дараа гараад ер нь 6 сар тутамдаа хийх тохиромжтой байдаг. Гэхдээ энэ хүн болгонд бас харилцаа адилгүй бодисын солилцоо эрчимтэй. Нөгөө спортоор хичээлдэг, саунд их суудаг, гэх мэтлэн бодисын солилцоо эрчимжүүлдэг хүмүүсийг арай илүү хурдан гардаг. 2-3 сар болоо гарчдаг ч юм уу. Тийм амар нөгөө шуналтай үйлчлүүлэгч байдгүй. Энд чинь болохгүй байж тээ. Дахиад бүр тунгаа нэмээч. Яг хөө тэрийг нөгөө эхнээсээ өөрчлөлтөштэй ярилцсан л та яг ямар үр дүн өсөж байгаа юм бэ? Зүгээр ингээд нөгөө багахан хэмжээний өршлөөгөө арилгах, мимикээ арилгахааргүй хэмжээний тариулах юм уу? Эсвэл бүр ингээд гүлжитл ингээд тариулах юм уу гэдгээс тийм бол тариулах нь хүн хүний чинь өөрийн сонирхол өөр штэ. Тэгэхээр тэрийг эхнээсээ ярилцж байгаа. Окей гэж байгаа тунгаа тэгж байгаа тунгаа тооцсон гэсэн. Frozen face-тэй болчлоо. За би гинт амар нөгөө ихийг хийлхийгээд шулцснаасаа болоод тий. Тэнгүү тэрийг буцаагаад задлах тийм юу гэдгөө. За ботокс бол ер нь антибиотикэнд төсвөргүй байдаг. Тийм. Тэгэхээр одоо антибиотик хэрэглэсний дараа ботокс ер нь бол богино хугацаанд одоо буцаад булчингийн тэр мэдрэлийн эсүүд маань
сэргэж эхлэх нь байна. Тэгэхээр ерөөдөө бол ботоксны үйлчлэгээ суларч эхэлдэг. За тэгтээ ер нь тэр frozen face дээр бол яг мэрэгжлийн хүнээр хийлгэж байгаа тохиолдолд одоо яг таны хүслээс хамаарахгүйгээр тэгж frozen face үүсэх тохиолдол ер нь их ховор. Ягаад тэгэхээр одоо аль булчинд хэдэн тунгаар тарих вэ гэдгийг эмч өөрөө одоо тухайн хүнийхээ булчингийн одоо мимик хөдөлгөөнийг харж байгаад одоо тохируулаад хийдэг учраас тийм яг өнөө энэ дээр нэг юм хэлэхэд бол миний хувьд ч те миний хувьд бол би ямар нэг юм одоо эмнэлэгт ч юм уу хаа нэгэн газар хандахдаа заавалчгүй хамгийн эхлээд эмчээ хардаг. Эмчээ хараад дараа нь бүтээгдэхүүнээ заавал хардаг. Юу хийх чинь те. Тэг хамгийн чухал нь тэр гэж санагддаг байхгүй. Тэгэхээр танахад бол очиж ийлэхэд бол би бол айцгүй л ах юм байна те. Нөгөө галтгоонд хоол идэхтэй те хойдолд нь ямар галтгоотой бол гэж хардаг гэдэг шиг. Яг тэр бол хамгийн чухал байгаа байхгүй те. Тийм ер нь бол ботокс маань өөрөө бас хүчтэй ордог. Арай нэг зөөлөн орохдоо үйлчлэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм ялгаатай байдаг. Тэгэхээр ер нь бол ботоксыг ингээд хайлалын тариад үзсэн юмч бол ер нь бол тэрийг дүгнээд за энэ маань арай баачуд жоохон баг тунгаар хийгдвэл нөгөө frozen face үүсэхгүй шүү. За энэ маань өөрөө харьцангуй зөөлөн ордог ботокс учраас ингэж тарина шүүгээд ер нь бол нэг ойлголттой болцсон байдаг. За ботокс бол ер нь хамгийн анхан шатны та хэдийн маань зөвлөх гоо сайхныг аврах зөвлөл болчихж байгаа. Тэнгүүд филлер тарилгыг хизээд нь хаана яаж зөвлөд идэв? Филлер тарилга маань өөрөө дүүргэгч тий. За тэгэхээр дүүргэгч маань хамгийн түрүүнд одоо охид хүүхнүүд маань урууландаа тариулж байна. Одоо уруулаа нас явах тусам хүний уруул тий. Нас явах тусам хүний уруул нэмэгддэг. Энэ маань уруул нэмгэн байх тусам ерөнхийдөө хөгшрөлтийн векторын нэг хэлбэр буюу овор нэмдэг зүйл гэж авдаг. Тэгээд ирэхээр ерөнхийдөө нөгөө охид хүүхнүүд уруулаа бомбоолгоно гэж тий. Бид нар нөгөө дүүргэн гэж бомбоолох сонирхолтой бомбоолох хүсэлтэй угаасаа ингээд нэмгэн уралдаа огтуч гэсэн зөндөө ирнэ л дээ. Тийм тэгэхээр ингээ үйлчлүүлэгчийг үзээд за хөгшрөлтийн вектор хаана үүсч те тэдний ингээд одоо хүн өөрийгөө нэг өөрөөр харна. Бид нар харахтаа нэг өөрөөр харна. Тэгэнгүүт эхлээд нэг үйлчлүүлэгчийн хөтнө өөрийнх нь одоо яг фокуслаад байгаа зүйлийг сонсон. Дараа нь миний зүгээс мэрэгжлийн үнийн нүдээр танд одоо ямар асуудал үүсэж байгаа ингээд бүтэн цаг ингээд ярилцаа бичээд ингээд юугаад өчгөр үйлчлүүлэгч маань нэрээ тийм биш те гэд. Тэгээ ирэхээр чинь яг тухайн одоо асуудал нь яг ямар эмчилгээгээр шийдэгдэх гэдгийг ингээд бас ингээд чиглүүлээ заагаа өгчдөг. Яг гоо дүүргэлт бол бас хөгшрөлтийн векторыг шийдэх бас хамгийн том зүйл нэг л дээ. Тэгэхээр одоо хөгшрөлтийн вектор гэдэг маань одоо нас явах тусам чамархан ухаал тусдаг юм чамархан болч айтгаршаад дээрээс нь нөгөө хацрын өнжилтийн улмаас нь одоо хацрын дундор юм цуулт хонхоолт янхоолт гэж ярьдаг тийм юм үүсдэг гэх мэтлээ. За одоо хүмүүс чинь нэг чинь эмээ зураас, гунгийн зураас гэх янз янзаар нэрлэн хамар урлын гурван тодрох энэ нэтер дал дүүргэлтээр одоо яг тухайн үеийн энэ маань өөрөө нөгөө өнгөлн далталтаа тийм яг энэ хэрвээ өнгөлн далталт хөсөхгүйгээр өөрөө шийдэх асуудлууд юунууд эмчилгээний зөндөө байдаг болсон. Одоо өргөж чангалах эмчилгээний зөндөө байдаг болсон. Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгчийн хүслийг сонсоод нөгөө дүүргэгчээ хийх юм уу эсвэл за өөр техникээр одоо өргөж чангалах юм уу гэж тэрнээс шалтгаална. Энэ хамрын энэ гурвалжинг чинь ботоксоор бас арилах уу? Арилахгүй. Яа эн чинь ерөнхийдөө сул ихтэй нас явах тусам зарим нэг булчингууд чангардаг үнэ. Тэгэхээр хамар урлын гурвалжингийн одоо булчин чангарлын улмаас бас нэлээд суулт үүсэх тохиол байна. Тэр нь багасна уу гэхээс ер нь бол ганц ботоксоор арилгах боломжгүй. Тэгэхээр яг хамар урлын гурвалжинд бокслж байгаа л нөгөө ботокс дүүргэлтийг хавсардаг ч юм уу ингэ явчихдаг. Тийм. Уруул бол яалтчгүй л дүүргэлтээр шийдэгдэг. Уруулыг одоо зузааруулах, уруулын одоо нэлээд ингээ хорч байгаа дүүрчлээ өсч энэ бол яалтчгүй л дүүргэлтээр шийдэгдэг асуудал. За нэгэнт ингээд унжилт яваад, хөгшрөлт яваад эхэлсэн нүүрэнд та хэд маань хамгийн түрүүнд ер нь юу зөвлөдөг вэ? Одоо шууд уцаар татуулах ч юм уу тий. За энэ бол бас л хүнээсээ л олно л даа үзэж чад. Дээрэс нь хүний өөрийн би ингээ уц мөц татуулмааргүй байна гэдэг ч юм уу тий. Хамаагүй би уц татвал гоё л олж ийл хамаагүй гэсэн хүмүүс ч байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө ганц бид нар шин месийн бус гооцлын эмч нар байхгүй косметологи докторууд. Тэгээ ирэхээр энэ маань өөрөө нэг эмчилгээгээр нөгөө нэг асуудал 100% шийдэх боломжгүй. Тэгэхээр 2 3 эмчилгээгээр хавсарж шийдэх боломжтой. Энийг аягүй сан үйлчлүүлэгчтэй ойлгуулад энэ үр дүн ингэж гарнаа. Таны энийг ингэж шийдэх учраас одоо юм үлдсэн энийг нэггээр шийднэ гэдэг ингээд
Тэгээд чи ерөнхийдөө эмчилгээний чиг гаргаа авчихдаг. Одоо энэ эмчилгээнүүд чи ер нь нас гэж заахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд одоо 20-той хүүхэд нэлээд унжилттай болцсон байлаа гэж бодоход арсныхаа онцлогоос хамаарат тий. Тэнгүүд ингээд татуулчаар дараа нь тэр 40 настай болоход бүр амар болох уу? Бүр ингэж оюулна л гэсэн үг болчих уу? Юугаар татуулах юм? Уцаараа. Үгүй шүү дээ. Ер нь утас маань өөрөө коллагены нийлэгчдийг идэвхжүүлдэг. За яг өргөстэй утас энгийн утас гэл нөгөө утасны дотроо төрөлтэй. Тэгэхээр нэг 20 дэх хүүхд бол тэгж өргөстэй утасаар татуулах хэмжээний болохгүй. Тийм. Яг таргалаад турлаа гэхээр тэр хов нэг хэд хоногийн хугацаанд ч унжиж болно. Гэхдээ 20 дэх хүүхдийн жаарс өөрөө нэлээ нөгөө агших чадвар цайтаага. Тэгээ ирэхээр тэрийг нь дэмжиж хайпо технологи ч юм уу аппарат маар нөгөө чангалах аппаратууд ч юм уу эсвэл энгийн утаснууд ингээд торлоо сулгаа өгчвөр коллагены нийлэгчид идэвхжүүлэхээр аюугаа чангараад ирдэг. За тэгвэл залуу хүүхдүүд бол тэгээд их ч юм нэ. Бид нар шиг одоо ингээд ер нь жоохон дүрийн тоомоор явж байгаа хүмүүс болохоор ер нь ямар эмчилгээг та зөвлөх вэ? Ер нь гоё ингээд гоё гэрэлцсэн заяо. Тэгээ гоё өвчлээгүй. Ер нь гоё толисон л гоё баймаар байна. Визуал зөвлөж. За энэ дээр болохоор юу байна аа? Одоогийн угаасаа яг нөгөө дэлхийн нийтийн гоо сайхны чих хандлага чинь одоо яг юм натурал гэрэлцсэн толгор арьс. Одоо гэсэн л одоо чих хандлагаар явж байгаа. Тэгэхээр одоо энэнд яг зориулсан эмчилгээнүүд нь бас дагаад хөгжөөд явж байна. За заавал мис засалд орохгүйгээр бас одоо арьсаа илүү одоо залуугаар нь байлгах маш олон аргууд байна. За мэдээж хэрэг одоо нөгөө байгалийн жамыг бол сүрж чадахгүй. Тэгвэл тэрийг одоо удаашруулах боломж байгаа. За хамгийн сүүлийн үеийнхээс гэж ярих юм бол манайх тэр лифтинг ботокс гэж хийгддэг болсон. За тэр бол одоо яг одоо таны хэлж байгаа одоо нэг 35-аас нэг 45 насны хооронд ч юм уу тий. За ийм хүмүүст бол хамгийн тохиромжтой гэж хэлнэ. Гэхдээ энэ эмчилгээнд маань бол одоо нас цаагдаг байгаа. За хэдэн ч насны хүмүүс хийгдэх боломжтой. За ботоксоор нүүр өргөнө гэхээр бас тийм боломжтой юу? Энд чинь одоо ингээд солируулах эмчилгээ биш юм уу гэдэг хүмүүс асууад байгаа. За энэ дээр болохоор яг нөгөө бид нар чинь энэ солонгосын хүйжилгээ биомийн үйлдвэрийн түвшин зэмлэг баггүй юу? Тэгэхээр одоо энэ эмийн үйлдвэрт маань одоо маш олон эрдэмтэд судлаачид одоо маш олон шинэ технологиг бий болгох, шинэ эмчилгээний аргуудыг одоо судлаад байж байгаа. Тэгээд одоо хамгийн сүүлд ирсэн эмчилгээний удирдамжаар бол ботоксоор хүний нүрийг өргөх боломжтой. За гэхдээ одоо бусад өвчлөлийн одоо хийдэг ботокс шиг одоо булчиндаа бол тарж хийгдэхгүй. Илүү өнгөц тарж хийгднэ. За ямар нэгэн байдлаар хүний нүүрний одоо мимик хөдөлгөөнд саад учруулахгүй. За таны одоо төрх харцсан тамир нэг өөрчлөлт оруулахгүйгээр илүү натурал байдлаар одоо өргөж чангалах. За дээрэс нь одоо яг таны хэлж байгаа шиг юм гэрэлтсэн толгор нарсыг бий болох боломжтой болсон байгаа. Тэгээ манайх одоо нэг сарын сүүлээс эхлээд одоо энэ эмчилгээн дээр бол маш олон гоё үр дүнгуудыг гаргаад явж байгаа. Тийм ямар гоё. Тийм. Тэгэхээр энэ бол мисийн бус аргаар бас арсыг өргөж өгөх хамгийн гоё шийдэл. Хамгийн сүүлийн үед нөгөө вайрал болоод байгаа бас нэг асуудал байгаа шүү дээ. Одоо нөгөө түрүүн бид гурав ярьсанчлан сугны гарны хөлрөлт те 100 ч одоо бүр хэцүү шүү дээ. Хичнээн өнөр танаргууч гэсэндээ ингээд нөгөө эмгтээчүүд тэр тусмаа нөгөө юу гэдэг лээ гормоны өөрчлөлтөөс болоод айгүй их хөлрөмтгий болчдөг те. Одоо дундаж насны хүмүүс бидний хувьд те тэгэнгүүт хувц муц аяга муу болчдөг шүү дээ те. Тэрнээс хамгаалаад гоё ботокс игээд хөлрөлтөө босгочихж байна. Гэтэл нөгөө хөлрөлт ч юм бол яг физиологийн асуудал шүү дээ. Яг л нөгөө шингэн ингэж гарч явах ёстой юмыг тэнд нь төгччихээр бидэрт муу зүйл болохгүй юу? Энэ өөрөө тодорхой хэмжээнд ингээ ялгарч явах ёстой. Тэгвэл гэтэл энэ маань өөрөө хитрээ явчихж байгаа. Одоо ингээд нилээ ингээд хувц центр нь орж ийна гэдэг чинь яг зохих хэмжээс хитрээ явчих гэсэн. Тэгэхээр тэрийг төрөх одоо тэр чинь өөрөө мэдрэлийн зохицуулгатай. За хөлрөлт чинь өөрөө ядархаар илүү одоо нэг ядраад стресстэй ч юм уу тий тэр үед илүү үүсдэг тэрийг анзаардаг болол тэгэхээр тэр төр мэдрэлийг нь блоклоо өгчхөөр мэдрэлжүүлэлтийн блоклоо өгчхөөр хөлрөлт маань багасаад ирж байгаа байхгүй. Түүнээс бол бүрэн ингээд одоо тэр гарах нүхийн одоо хөлс гарч байгаа тэр булчирхай бөглөөд өгч гин гэсэн ойлголт биш. Тийм. Тэгвэл зохицуул цаанаас нөгөө хөлрөлтийг зохицуулж байгаа зохицуулгад нь л нөлөөлөд өгч чинь гэсэн. Ийм ботокс гараг байхад чи хүмүүс айгүй их булчирхай ахуулдаг болсон шүү дээ. Тэгвэл одоо аюулгүйгээр те зүгээр аюул сайхан ганцхан шотоор ингээл асуудлаа шийдчихэж тий. Булчирхайг ахуулж ингээд нөгөө нэлээд том сорвитой болсон хүмүүс бас аюул зөндөө байдаг. Тэгээ бас өдрөлт нь бүрэн зохицуулдаг дагуур нөгөө булчирхайг чинь
бүгдийн түүжээж тэр чин засвар тэгээ дутуу төрчих юм бол тэр хөдрөл байж л ах шинэ тий. Тэгсэн юм зөндөө сарвтай болсон тий. За дээрэс нь хэлэхэд одоо 100 хөлрөл гэсэн чинь бас шилбээ нарсгаар хүүхнүүд аюух батагс хэлсэн тий. Шилбэний булчин хөгжсөн өсгөдөө готломсгөр гадагшаага иргэдэг. Дээрээс нь нөгөө богино юмс гэхээр нөгөө булчингаас ачаад мөн бүдүүрсэн гэчихэд тий. Тэрэндээ ботоксоос аюух хэлдэг болсон байгаа. Айгуу гоо нарийнхан тэгшин болчтой тий. Тий бол ерөнхийдөө харьцан хамаагүй багсаад ирдэг нөгөө гадагшаач муу татгшаага ерөө хөгжсөн байсан булчингууд нь арай нарийсаад ирдэг. Гоё юм а тий. Тамирчид бас айгүй хэлдэг. Дээрээс нь одоо нөгөө эмэгтэйчүүд ч айгүйх гоё мөрн гоё ахаар хувцсан ч айгүй гоё зөхиод биенийхэн перформанс нь их гоё харагддаг тий. Тэрнтэй адилхан хойно нь жоохон хөөрөөд байдаг тий. Тийм хүмүүст хийчихлээр одоо хоёр хөрдөг хүмүүс хийлэглээ гингүүд мөрн айгүй гоё тэгшрээ явчих гэсэн тий. Тийм мөрлөшин. За тэгээд хормынхаа өмнө хүүхнүүд их ирж хэлгэнэ. Нөгөө хормын балаажин дээр гоё мөртэй ах гэсэн гээл. Хормоо удахгүй их чаагаа балаажин дээр гоё мөртэй ах гэдэг. Нөгөө нэг игэмний хонхорхойн бараг галах юм шүү тий. Тэр үед ч. Хорон бай. Шинэ жилийн үеэр байна. Бас. Тий яг үнэ. Хүмүүстэйгээ нөгөө гоё харагдах. Нөгөө ерөөсөө л эн чинь л нөгөө сормос хийлгэж хумсаа хийлгдэг шиг л болсон юм шиг тийм моташин тийм болчиход байгаа. Дээрээс нөгөө ажлын аягүйх ингээд суугаа ажилтаа ч юм уу аягүйх ингээд нөгөө хөөрдөг хүмүүс зүгээр эмчилгээний одоо зорилгоор хийж бас их хийлгдэг. За энэ ерөнхийдөө терапевт болчих юм уу нөгөө хоёрын хөөрнгээ те одоо энэ терапевт болчин чангараа дээрээс нь хүзүүний дагсны болчингууд давхар ингээд чангараа авчдаг ингээд. Тэгээд энэ үүний улмаас толгой хөдөлтөд аяг их болсон. Тийм ажлын ачаал амьдралын маягаар шалтгаалаад за энэ толгой хөдөлтөд бас ботокс эмчилгээг хийж байгаа. Одоо амьдралын тэр хэм маяг ажлын онцлогоор шалтгаалаад мигрэний толгой хөдөлтөд их үүсдэг болсон. Энэ бол эм тарианч намтгаар хэмжээний одоо намтгааргүй толгой хөдөлт байдаг. Тэгэхээр энэний эмчилгээ бас хамгийн гол эмчилгээ ботокс эмчилгээ болоод байгаа. Санчир ундрах, чанар, стандарт, итгэл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Top Ceramics байгалийн өнгө танцаг мэдрэмжийг таны орчинд. Стандартаар тэргүүлэгч Botulax Clinic. Манай эмчнэр хавар, арьсаа аврах 3 зөвлөгөө хэлээч 3 хэлж. За миний зүгээс бол хавар арьсаа хамгаалах 3 зүйл бол ус, маск, нойр 3. За миний зүгээс болохоор нарнаас хамгаалъя арьсаа. За хоёрдугаар гэх юм бол арьс чигшүүлэх тарлага. За гуравдугаарт бага стресстэрээ гэж зөвлөё. За эмч арьс гоо заслын эмч суулгацсан юм чинь бүр нэг асуухгүй байж болохгүй нэг асуулт байна. За та хоёр минь яг арьс гоо заслын эмнэлэгтэй байгаа. За өөрсөндөө яг ямар үйлчилгээг авдаг вэ? Хайпо. За чигшүүлэх тарлага, ботокс. Энэ 3 миний бол хамгийн номер 1 эмчилгээнүүд байгаа хийдэг өөртөө хийдэг. За. За миний хувьд бол хамгийн түрүүнд ботокс. За дараад нь чигшүүлэх тарлага. За эндээс би юу гэж дүгнж вэ гэхлээр манай эмчнэр маань өөрсдөө хэрэгэлдэг юм чинь би ч гэсэндээ ер нь хэрэглэе гэж бодлоо гэж. Хүмүүс өгдөг шүү. Тийх нь байна тий угаасаа. Та эмчээ юу хэлэгдэв вэ? Гэлдэг нь. Тийм. Эмчнэр өөртөө муу юм хийхгүй гэж. Яг тийм шүү дээ. Тэгэхээр би нэг ингэж хэлэгдэв гэх. Тэгвэл асуудалгүй юм байна гэл тий. Арьсны эмчнэрийн өөрөөсөө харамлдаггүй 3 бүтээгдэхүүн гоо сайхны. Заавал ингэж авч явдаг ч юм уу айлсгүй бол байнга хэрэгэлдэг. За ер нь бол нарны хамгаалалт хамгийн гадна талаар хүрч байгаа нарны хамгаалалт өндөр байхад өөр заавал нэмэлт нарны хамгаалалт хүрэхэд ах шаардлагагүй. Тэгэхээр эн чинь өөрөө тодорхой хэмжээний цаг одоо нөгөө 3-4 цаг тэгээ SPF-ээс шалтгаалаад хідэн цаг шиг ингээд байдаг. Тэгэхээр тэр үед нь сэргээх хэмжээний кушн авч явдаг дандаа. Тийм. Дээрээс нь уруулын будаг бол би тогт байнга авч явдаг. Cushion гэж юм. Тэгвэл foundation, cushion хоёрын одоо нөгөө амьсгалах зарчим нь cushion арай амьсгалтай байх уу? Яг уу сэргээх дараа хөнгөн бүтцтэй гэсэн үг. Тэгэхгүй одоо бид нөгөө хамгийн нарны хамгаалалт үргэж ингээд дахиад бодгоо арилгаал нэм ахиж бодно гэж байхгүй шүү дээ гадуур юм шиг тохиолдол. Тэгэхээр тэр нарны хамгаалалтаа нөгөө сэргээхийн тулд хөнгөн бүтцтэйг дээрээс нь дахиад одоо өглөө нь одоо фаундейшнэр боддог юм уу, кушнэр боддог юм уу, хүн болгоны сонголт өөр байгаа шүү дээ. Тэгэрийг би бол өглөө нь фаундейшнеруудад араас нь кушнэр ингээд өдөр нь сэргээ өгчдөг. Тэр нь өөрөө тодорхой хэмжээнд нарны хамгаалалт өдөр суларсан байгаа шүү дээ. Тэрийг л ерөнхийдөө хамгаалтаа сайжруулж гин гэсэн. За эмчийн маань үдэг чинь би бол тест ер нь амар
зөрүүд хүн шиг л та нараас амар сонь асуулт асууад тийм шүү. Яагаад тэгэхээр би нарны тос түрхээд гарахаараа ингээл одоо ч ингээл нэг шороо ингээл явна штэ. Хүмүүс яа миний ингээл яг жинкнээсээ тийм ингээ нэг нүүрэн дээр шороо наалтсан санагдаад бушуухан угаахгүй бол ч юм уу те дээрээс нь ингээд дахин түрхээд байхгүй те айскол кюшн түрхчээд нөгөөдхөө ингээл бушуухан л угаайдаал гэсэн бодол төрдөг байхгүй ингээд яагаад ч юм ингээд нэг юмыг хоёр давхарлаад ингээд түрхэж чаддгүй хүн байхгүй юу. Тэгэхээр одоо ийм хүмүүс ийм зөрүүд хүмүүс одоо яана арьс ажиллагаа чи. Тэр бол нөгөө хувь хүний яг хувь хүн болгоны үзэлтэй. Одоо нөгөө шороо босдгүй гэж байгаа штэ. За дээрс нөгөө бодог шингэжүүлдэг яг тэр шороо нэг ясандаа эн чин тэр гадны нөгөө арьсан дээр гадны бохирол ирэхээр бодогч нэгсэндээ хамгаалт авч өгдөг байхгүй юу. Тэгэхээр эсрэгээр миний арьсыг хамгаалж өгч яана л гэж бодох хэрэгтэй. Эсрэгээр бас нэг юм туршил агаадсан шүү дээ. Нарны тос их хэрэглэх нь бас нэг арьсны хор тавтар тусгадаг гэдэг. За тэгэхээр нөгөө хавдар үсгдэг найрлах гэж байгаа. Жишээ нь парвины орс найрлагатай бүтээгдэхүүнүүд тэгээ формальдгидийн найрлагатай бүтээгдэхүүнүүд гэж байгаа. Эднэр бол хавдрыг одоо үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүн сонгохдоо хавдар үүсгэгч найрлага байна уу? Одоо ч сошиал хөгжсөн шүү дээ. Хавдар үүсгдэг гоо сахны бүтээгдэхүүний найрдаг гэл Google-ээс ч юм уу чат GPT-гээс асууад ингээл жагсаад гараад байна шүү дээ. Тэднийг ингээ хараа авчихлаа, скриншотыг авчихлаа. Тэгээ бүтээгдэхүүн авахдаа тулгаж харж байгаа. За энэ бол арай нэг байгалийн натурал гаралтай мэн одоо хавдар үүсгэж агуулаагүй мэн гэдэг ч юм уу. За дандаа урамлын гаралтай бүтээгдэхүүн гэж бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийгээ ерөөхдөө сонгоо явуулчихад асуудалгүй. Тэгэхээр хүн өөртөө л сайн эмч байх хэрэгтэй шүү дээ. Тий, айгүй л судалгаа шинжилгээд одоо сошиал харьцангуй одоо дээр үеиг одоо нэг сошиал айгүй хурцсан шүү дээ. Сошиал дээр байхгүй болсон шүү дээ. За тэгвэл манай минжма эмчийн хувьд яг өөртөө авч явдаг 3 зүйл гэвэл. За, чигшүүлэх мист. Тэгээд чигшүүлэх тос, нарны хамгаалалттай тос. Хоёулаа л нарны хамгаалалттай тос гэж юм. Би ерөөсөө зөрүүд хүн юм болохоор нарны тос тэрхгүй явж байна. Надад нарны тос гэхлээр би мэдээж нөгөө юугаа хэрэгжилж чадахгүй юм шиг байна. Биш ээ. Сонгож чадахгүй юм шиг байна. Нарны тосоо. Тэгээ нарны тос хөнгөлчтэй нарны тос. Фаундейшн явахлыг ингээд нэг барцааж байгаа мэдрэмж өгөөл те. Өхрөөж байгаа юм шиг те. Тэгэхээр би бол яг сонголтоо хийхгүй байх шүү те. Яг уу хамгийн гадна талаар төрж байгаа юм чинь нарны хамгаалалт сайтай байх болно гэж үздэг. Түүнээс л нөгөө энэ бүхний доорх нарны хамгаалалт яг бэж болно. Тэр бол хүний сонголт. Гэхдээ олон юм төрөх дургүй юм бол зүгээр хамгийн гадна талаар төрж байгаа одоо күүшин төрөх тийм үү? Эсвэл нөгөө паудер бодог төгжрөгч паудер төрөх тийм үү? Эсвэл фаундейшнаа төрөх тийм үү? Тэр чинь өөрөө нарны хамгаалалт сайн багтал тэр заавал давхар тас төрөхөд байх шаардлагагүй. Гэхдээ нөгөө өөрөө нөгөө заавал ингэ төрхдөг хөвшил болсон мэт тийм. Тэд нар бол асуудалгүй болно л доо. За тэгвэл бас зөв юм байна. Дандаа би 50-таг авчтай. Яа за тэгтээ тэрийгээ өдөрт нөгөө USB питтээс шалтгаалаад одоо тийм сэргэн гэсэн үг. Ер нь хамгийн урттай л 3-4 цаг барьж ш нарны хамгаалалт чинь яг нөгөө оргил нар хурц үеэр хамгаалтан суларсан л явж байгаа. Фаундейшн маань 50-та эми чин одоо фаундейшн арилаагүй бол тэр байж лэн гэсэн юм биш юм байна тий. Тий. Давхарлал төхрээд байгаа юм шүү дээ. Ер нь тийм хөнгөн бүтцтэй би болохоор хөнгөн бүт нөгөө фаундейшн ахаад нэмэхээр нэг юм зузаан ингээд юус болж одоо нэг айгүй бодгон шинжлэхгүй шиг тийм. Тэгэхээр нөгөө хөнгөн бүтцтэйгээр куршнер сэргийчээр айгүй миний хувьд бас нөгөө мист байгаа шүү дээ. Тийм мист байж болно. Гэтэ мистийн маань бас өөрөө хэр бүтцтэй. Одоо бүр шингэн бүтцтэй бид мист ах юм бол гадна талаа пилонк үсгээ хамгаалах байтал илүү шингэх юм бол ер нь дими. Тэгэхээр нэг өтгөн бүтцтэй мистүүд бол нарны нөгөө спрей гэх юм уу? Мист тас спрей юм байна. Спрей дах юм бол нөгөө пилонк гадуураа бүрхүүлүүлсгээд хамгаалт бас болж болно. Гэхдээ будаг энэ төр урсгах уугүй юу бас тэр ч учир дутагдaltaас. Бас нэг сонссон нөгөө glass king гэдэг тэрний талаар ярьж өгөөч. За бас л нөгөө baby face center гэдээ бас дэлхийд дахин янз янзаар л нэрлэдэг байгаа. Энэ маань өөрөө арьс нь бүрэн хэмжээний чихтэй, эдс нь бүрэн хэмжээний эрүүл те одоо арьсны чан тэр хэмжээгээр арьс маань өөрөө чанарчаад бүр чангараад ирдэг байхгүй ирдэг. Тэгэхээр одоо нэг удаа тарилга хийхэд л классик юм болохгүй л те. Тэгэхээр нөгөө бидний арьсанд хэрэгтэй элементүүд пүүл хэмжээтэй бэжж арьс маань гэж гой чангарч толиж ингээд яг классик шиг болж ирдэг. За тэгэхээр одоо курсээр тарилга тарилна гэсэн үг. Тэгэхээр курс нь хийдгээр нөгөө хүн бүрийнхээ онцлог тохируулаад бас өөрлөлтөө хэр зэрэг нөгөө хуур ажилтай, хэр зэрэг эмзэгшилтэй, хэр зэрэг одоо өвчтөйтэй, сулралтай гэдгээс шалтгаалаад бас танд энэ тарилга хоёлаа курсээр ингэж микслж ч юм уу хойлж тарих нь тань тохиромжтой гэдэг нь бас хүн болгондоо өөр өөр. Тэрийгээ
тариулах тусам бүл үр дүнрүүд өгч яадаг гэсэн. Гоо сайхны эмчилгээ нөгөө зүгээр эмчилгээ орч бас өөр байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би амар батгахтай ч юм уу розайка тий ягаан батга тийм батгахтай байлаа гэхэд зүгээр нэг энгийн ботокс тарилга марлага авъя гэхэлэр хийгээд өгөө байсгүй за та энэ батгаа эхлээд эмчлээд дараагийн шатны эмчилгээг ав гэж зөвлөдөг үү? Розаци батганы үед ягаан батга шүү дээ. Энэний хувьд гэх юм бол сүүлийн үед ботокс эмчилгээнд нь орж эхэлж байгаа. Тэгэхээр ботокс маань өөрөө нэг эмчилгээнийх нь нэг одоо чиглэлээ авчин гэсэн. За дээрэс нь одоо хүмүүс аягүй загсны тарилга гэдэг саалмон тарилга, гэдэг аягүй нэрштэй гадуур мэддэг болсон. Энэ маань өөрөө арсныхаа эдсийг ирүүлж өгдөг арсны эдсийг. Тэгэхээр энэ бас ягаан батганы эмчилгээнд бас аягүй дайжгүй. Тийм. Ямар гоё юм те. Ягаад би саяны розайкаг асуусан гэхлээр ер нь бол нөгөө арилдгүй батга ягаа ирвэхээ хэлбэртэй те ингээд хацар болон хамар ирүүгээр гардаг те. Гэхдээ энийг тарлаа гэд бас бүрэн идэгэрдэг батга шин. Энэ бол насан туршдаа өөрөө хүн амьдралын хэм маягаа аягүй зөв авч явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө жоохон амралт хоолны дэглэм алдагдах сэтэрдэг. Нөгөө гормоны өөрчлөлттэй эмэгтэйчүүд за тэр тусмаа одоо нөгөө арсны эмчилгээ бас цусны эмчтэр хүмүүс аягүй их тэгж орж ingийнэ. Биений юм эрхийн өмнө эмэгтэйчүүд те нүүр нь бүр батгашаад те ямар ч юм гардггүй хүн ч яг нэг эрхийн өмнөх 7 эрсний дараах 7 ч юм уу яг нэг юм хэлбэлцэлтэй байгаад байна гэдэг нэг гормоны өөрчлөлтөөс болоод энэнийг одоо яаж засд юм болоо? Энэ одоо цусандаа байна уу? Энэ болохоор угаасаа дааврын өөрчлөлтөөс олж үүсэж байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд эмч тандаа дааврын эмэгтэйчүүдэнд дааврын шинжилгээнүүдээ өгөөд тэгээд даавраа ерөөхдөө тэнцвэржүүлэх гэж зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүд эмчийн доор ер нь бол яг аль нь хавсран л да. Гэхдээ хүн гэдэг дотор ямар нэг шалтгаантай байсан ч гаднаас найр сарчилгаа зөв байх юм бол ямар ч батхыг одоо өөр цааш нь даймжрахгүй байх боломжтой, эмчлэх боломжтой. Тэгэхээр яг бидний зүгээс та за энэ үед нь ийм төр одоо та яг ямар бүтээгдэхүүн хэлж байгаа бүтээгдэхүүнийг сонсоод өөрийн зүгээс тохиромжтой бүтээгдэхүүнийг зөвлөд өгчдөг. Тэгээд эмэгтэйчүүд эмч рүү даавраа одоо хянуулаад даавар алдагдaltaй хам бол тэнцвэржүүлэх эмчилгээнд ороо гэж явуулдаг. Сүүлийн үед нөгөө өсвөр насны хүүхдүүд бие биенийхээ ам дамжаад батгашил гарахаар энэ нэмийг уучдаг ингээ зарим нэг хүчтэй юмуудыг ууж чинь те энэ дамжраад гэдэг юм уу уугаад дасал болдог ч гэдэг юм уу ер нь эмчийн зөвлөгөөгүйгээр уух юм бол ер нь юу болох вэ тэр арьсан? За тэр нэг хүчтэй юмуд нь ерөнхийдөө илгэний үйл ажиллагааг аюух одоо алдагдуулдаг илгэнд аягүй хачаал өгдөг юмнууд байдаг. За тэгэхээр заавал энийг илэг хамгаалах одоо эмчилгээтэй бэлтгэлтэй хамт уух шаардлагатай байдаг. За дээрэс нь зарим нэг төрлийн юм нь одоо 2 жилийн дотор одоо жирэмсгүй тийм залттай байдаг. Ургийн гаж гүйс хэрсэлтэй ч юм уу. Аюух нөө гаж нөлөө дараа нэг хилэрдэг учраас эмчийн заавраар хэрэгэлдэг. Яг хүмүүс нь ингээд ам дамжаад аваад хэрэгжилж байгаа одоо эмийн сандын чинь жороор өгж байгаа. Тэгэхээр одоо тэр эмийн сангийн хяналт одоо муу байгаа болов уу гэж ойлгож байна. Ботоксыг өсвөр насных нь хийлгэж болох уу? За өсвөр насныхны хувьд гэх юм бол хэд төлөвлөлтийн эмчилгээнд хийгддэг. За яг өсвөр наснд нөгөө тосны булчирхай, хөлсний булчирхай үйл ажиллагаа аягүй төвчдөг. Энэ үед нь бол яг хөлрөлтийн эсрэг хийх залттай байдаг. 12 наснаас хийгдэх залттай байдаг. За өвчлөнд бол 18 наснаас, заждуурын булчинд бол 18 наснаас залттай. Бүл насны залтгүй сайхан хийчихэл юм байна те. Би бол өнөөдөр бол ботоксын талаар маш их мэдээлэлтэй болоо. Одоо нөө өөрөө айцтай явж исэн. За ер нь л тариа марианаас айдаг хүн чинь тэгэл за арай л болоогүй ах гэж бодоодсэн чинь те. Ер нь залуу эрт үеэсээ л хийж эхэлсэн нь биднэрт ашигтай юм ба шүү те. Бүр хитрхи амир ингээд сулраад унжаад инкээсээ өмнө те. Тий яг нөгөө унжсан сэргэлт. Тий хөшөрсөн оноо биш хөшрөөс өмнө л урьдсан сэргэл гэсэн. Нөгөө үдсэн хойноо яадаг гэдэг шиг өдгөөс нь урьдсан сэргэл гэдэг шиг л яг тийм зарчимтай. За би одоо ингээд ботокс хийхээр шийдлээ гэж бодъё те. Тэгэнгүүт маш олон газрууд байгаа даа ш те. Эдрийнхаа ялгааг болохгүй. За би мэдээж инхэн байна. Эмчээ харах нь байна. За тэгээ хийж байгаа хэрэглэгдэхүүнээ харах нь байна. Тэгээд бас нэг юм юу байгаад байна. Хоёр юм надыг хангаагаад байгаа байхгүй юу гэхлээр тэр нь эмнэлэг нөгөөх нь гоо сайхны салон хоёр тий. Тэгэнгүүт би ер нь бол эмнэлэг л татж байгаа юм л да.
Гэхдээ салон нь болохоор бүр нөгөө нэг амар одоо юу гэдэг маркетинг нь амар мундаг яваалангууд энэ чинь гоё тийм шүү гэдэг. Маркетинг нь одоо их явж ин дээрэс нь үнийн зөрөө байдаг. Ботокс гэлтгүү гооцлын эм тарайг ер нь бол эмнэлэгт хийлгэсэн нөгөө хүн өөрийгөө эрслээс хамгаалж гин гэсэн. Яагаад тэгэхээр эмнэлэг салоорч маш шалгаатай. Одоо бид нар эмнэлэг болох гэж нөгөө зөвшөөрөл хүсдэг. За зөвшөөрөл хүсгэд энэ чинь айгүй олон шалгуураар 2-3 юм шат дамжлагаар бид нар эмнэлгийн зөвшөөрөл авч идэг. Энэ чинь өөрөө ариутгал халдваргүйтгэлээс ахуулаад ингээ зөндөө юмнууд ордог. Тэгээ ирэхээр нөгөө за дээрэс нь болохоор бид нар эрсдэл гарахаас яаж сэргийлэх вэ те? Энэ бүгдийг бид нар яагаад одоо ингээд цаашаа сураад эмч болоод эмчээсээ цаашаа арсны эмч болоод гооцл эмч болоод байгаа юм гэхээр энэ болгоны шин нэг бүршлэн ямар эрсдэл гардггүй юм те энэ эрсдлээс яаж хамгаалах вэ? За эрсдэл гарсан тохиолдолд цаг алдахгүй ямар арга хэмжээ авах уу гэдгийг чинь бид нар нэг бүршин сурдаг авах. За тэнгууд салонд эмчилгээ хийлгээд одоо энэ би саяны ярьсан одоо эмчилгээнүүдийг те эмнэлэгт хийх системнүүдийг салонд очиж хийлгэж байгаа хүмүүс зөндөө юм. Бид нар ч өөрсдөө эрсдэл гаргаад одоо буцаал бид нар дээр хандаад ирж байгаа тохиолдол маш их байдаг. За дээрэс нь нөгөө эмнэлгийн халдвар хамгаалал гэдэг чинь аюул том юм. Одоо бид нар ингээд хүнд эмчилгээ хийжэд тэр одоо зөв тариур болгоныг чинь аюулгүй хайрцагтайгээд ингээд нэгдсэн устгал руу өгч явуулдаг. Салаанууд энэ нэгдсэн устгал чинь өөр эмнэлгүүдтэйгээрээ байгуулдаг. Салаантай байгуулахгүй. Тэгэхээр тэр салон тэр зөв тариураа хайш нь яаж гэдгийг бол одоо тааварлах боломжгүй байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд цаашаа халдвар тарах хэрэгтэй биш болчихж байгаа. Дээрээс нь та маань одоо арьс гоо заслын мэрэгжлийн эмчнэр. Тэгээд мэрэгжил бас дээшлүүлнэ те. Ер нь байнгын миний харснаар бол солонгос яваад байгаа ш те. Сургаалт хийж гин те. Бусад эмнэлгийн ажилчтай бас зааж зөвлөж өгж байгаа те. Тий яг хуу ботлогс актемиг одоо ташимд дурсан дээр ах. Манай ботлогс актем маань 2023 оны 10 сараас за үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. За энэ маань ямар зорилготой юм гэхээр одоо Монголд болохоор ботокс тарилга чинь зөвхөн гоо сахны чиглэл айгүй их ингээ өргөн тэтгэр ингээ тариад эмчилгээ нэвтрүүлээ эхэлсэн. Тэнгүүд бус салбар нь хаягдсан. Одоо дэлхийд их хавдар тэглээд байна тий. Хавдар эмчилгээ нөгөө нэг саажилтны хийгээд энэ одоо нүдний олон төрлийн эмчилгээ хийгээд байна. За минь нөгөө мигрэний түрүү ярьсан толгой хөдлөлтөнд хийгээд байна. Гэтэл тий эмгтээшүүд гээл ер нь айгүй олон салбар тэргэлж байгаа. За тэгээ ирэхээр энийг чинь Монголд яг бус салбарууд нь хаягдсан. Тэгээ ингээд бус салбарууд нь ингээд яагаад хийхгүй байгаа ингээд судлахаар эмчнэр маань өөрөө ботоксийн тухай тодорхой хэмжээний ойлголтгүй. Тийм учраас барьж авч чаддаггүй. Тэгээ ирэхээр за энэ сургалтыг яагаад ботокс гэж юу юм бэ? Яаж нөгөө найруулж яаж тунгаад авсныг энийг яг яаж ботокстай харьцах ёстой гэдгийг одоо таниулаад мэдүүлээд өгч яваа. Тэгэх юм бол эмчнэр маань бусд ингээд салбарын эмчнэр маань зөрөгтэй барьж авах хаа гэдэг үүднээс энэ сургалтаа хийж гисэн байгаа. Тэгэхээр ер нь бол бүх салбарын одоо манай сургуулж байгаа анхан агсан гэсэн одоо ерөөхдөө одоо төвшингүүдтэй. Тэгэхээр анхан шатныхт нь бол ямар салбарын эмч сууж болно. Ботоксын нөгөө за агсанд нь болохоор одоо би өөрөө гооцлын эмч учраас гооцлын эмчнийг хамруулгаар ерөөхдөө нэм зорилго тавьсан. Яг одоо агсныг 5 сард сургалтаа эсдэг авч хийх гээд төлөвлөсөн байгаа. Тэгэхээр салооныхан бол хамрагдахгүй шүү дээ тий. Энд бол заавал эмч гэсэн шаардлага тавьсан байдаг. Мэдээж диплом лицензээр шалгаж яж бид нар бол сургалтандаа бүртгэж суулгадаг байгаа. Энэ ч тест айгуу гоё мэдээлэл шүү дээ тий. Тэгэхээр нөгөө яг ингээд сургалтын зар тавьчихаар гоо сайхан ш тэдэн жил ажилласан сургалтанд сууж болох уу гэж орж ирдэг. За тэгэхээр тэнгууд чинь гоо сайхан чинь бас айгүйх урагшаа хойш Орос руу энэ төр яваад сураад түрээд ирнэ. Тэгээд нөгөө нэг хэдхэн хоногийн сургалтанд суугаад тийм сертификат аваад тэрнийгээ дагуу бас хийгээд байгаа тохиолдлууд байна. Бас тийм юм байх нь. Тэгээ ирэхээр эн чинь өөрөө бид нар чинь нүүрний болчин ингээл антома айгуу сайн судалж яж тарж байгаа. Тийм тэр гоо сайхан хүртэл сохордог гэсэн ш тий. Тийм ер нь байдаг гэсэн тэрийн тохиолдол байгаа. Ботоксын дээр бол нүд хоёр чарах ч юм уу нөгөө одоо хилэр далэр хараад орж ирэх тохиолдол байна. Албан тийм жинхэнэ эмнэлэгтэн л хэлэх нь хамгийн чухал байна шүү дээ. Тэгэхээр иргэд өөрсдөө мэдлэгтэй болох хэрэгтэй байхгүй тийм мэдээлэлтэй болох хэрэгтэй. Айгүйх тий нөгөө үн маркетинг харж биш. Цаад нөгөө өглөөр гарan судалж ачуулаа айгүй. Гэтэ хамгийн гол нь одоо нөгөө эм ханганы нийлүүлэхээс одоо гоо сахны салонд ботоксыг нийлүүлэх ямарч боломжгүй байхгүй. Эм ханганы эм ханганы нийлүүлэх байгууллага чинь зөвхөн эмнэлэгтэй гэрээ хийж нийлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тэр эмнэлгээс эмчилгээ үйлчилгээг авах нь одоо таныг өөрийгөө эрслээс хамгаалж байгаа хамгийн тэр аюулгүй орчин байх хэрэгтэй байхгүй. Тийм. Тэгэхээр салонд хийж байгаа бүтээгдэхүүн бол бүртгэлгүй байх гэж бодож байна. Тийм.
За яста гоё мэдээллийг авлаа тий. Энд чинь яг биднэрт дүүшлүүлэгч биднэрт хамгийн чухал мэдээлэл байгаа байхгүй. За. Би ч өөрөө мэдлэггүй л явж байна. Тий. Ботоксийн гэсэн газар болгоно л тий. Ижилхэн гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ бас нөгөө нэршлийн хувьд бас хүний толгой эргүүлсэн нэршлүүд айгүй хөгждөг. Одоо beauty clinic салон ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө beauty clinic гэхээр гоцлын имлэг юм байна гэдээ ойлгонгоо тэр нь яг нэр нь байгаад ардаас нь салон гэждэг тий. Тэгэхээр тэгж бас үнийг нөгөө төрөгдөлд оруулах тохиолдлууд бас байна тий. Тэгэхээр яг одоо ингээд хүн одоо үйлчлүүлэгч маань ороод за танаа эмнэлгийн зөвшөөрөл хаана вэ? За эмчи чинь диплом цэцэн цаана гэдэг нэхэд тэр бол одоо шаардах хэрэгтэй байхгүй юу? Тийм тэгээд за тэгвэл танах албан ёсны одоо нийлүүлж байгаа одоо ботокс чинь нэг албан ёсных юм уу юм уу гэд ингээд шалгаад тулахад бол тэр хүний ирэх байхгүй юу? Тийм тэгээд ингээд тулгаад хийлгэхэд бол өөрийгөө эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой. За тэгж шалгах юм байна. Тэгээ манайхан ч бас айгүй тийм санаа зовдгоо шилхэн хүмүүс тийм. Тэгээд ингээд зүгээр нэг шүүгэнээс гаргаж ирээл тарьсан штэ ч гэдэг юм үү те. Одоо жишээлх юм бол манай эмнэлэг дээр бол яг нөгөө температур нь гардаг хүргүүрт байдаг. Тэгээд яг тэндээсээ яг ийм температурт байгаа шүү. Одоо танд эндээсээ гаргаж аваад хэлээ шүү гэдээ яг тайлбарлаад өгдөг. Тэгэхээр одоо нөгөө өөр газар очиод та бас энийг те шаардах хэрэгтэй. Одоо ямар хүн хийж байгаа вэ гэдгийг нь бас ингээд харах боломжтой байдаг шүү тэгэхээр тэгээд одоо санаа зовмор штэ тэр юм чи харъя гэд хэлэхээр бас эвгүй санагдаад ийм чадаагүй гэдэг тийм тохиолдол зөндөө байдаг. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүмүүст. За ингээд өнөөдөр ингээд гоо сайхны талаарх миний мэдлэгийг мөн үзэгчдийн маань мэдлэгийг тээлж бидэрт маш их мэдээллийг олгосон хоёр эмчтэй маш их баярлалаа. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл бид түрүүн дундуур хэлжсэн те бид нар та нартаа маш гоё бэлэг бэлдсэн байгаа гэж. За энэ бэлэг маань юу вэ гэхээр та нар хартаа Botox. За энэ юу гэхлээр минь маамч хэлэх үү? За энэ болохоор манай Botox Plus програм гэдээ байдаг манад. За тэр програмын маань юм карт байгаа. За тэгтээ энэ удаад болохоор бид нар нэг одоо адтай хүнийг сонгоод за ингээд gift card болгож өгч байгаамаа. За энэ маань ямар үйлчлэг хэлээ юм чи? За энэ болохоор хамгийн одоо сүүлийн үеийн одоо ботоксоор нүүр өргөх үйлчилгээнд орох эрхийн карт байгаа. Тийм. За энэ хүү гоё эмчилгээ хийлгэх бэлгийн картыг хэрхэн тодруулах вэ гэхээр манай Midcast пэйж хуудсыг болон за Botox клиникийн пэйж хуудсыг фоллоу болон лайк дараад за бидний яг энэ бичиж байгаа энэ подкастын маань дугаар одоо цацагдсан өдөр бид яг энэ Botox клиникийнхаа яг энэ карттай постыг оруулах болно. Энэ постны доор та нар маань 3 найзаа меншн хийгээрэй. За түүний дараа бид нэр рандомоор энэ бэлгийнхаа картны эзнийг тодруулах болно. За ингээд Midcast-ийнхаа хамт олонд за манай эмчилгээ үйлчилгээнд хамгийн их хэрэг болдог. За үйлчлүүлэгчийг одоо айцгүй байлгах, тайвшруулах үүрэгтэй энэ Botox-ийнхаа доолыг бас бэлгэлж байна. Йоо за ямар хөрхи юм баярлаа. За ой хөрхи. Энд чинь бас яг ингэж тэрвэртэй байлтай тий. Тий, ерөөдөө нөгөө зүү тарварнаас айдаг ч юм уу тий. Тэр тусмаа одоо эрэгтэй хүмүүс тарай хийх хийлэх гэхээр бүр ингээд айгаад хэцүү байдаг. Тэгэхээр тэр мэдрэмжийг нь бууруулах, тайвшруулахын тулд бас ингээд тэрвэрлж байгаа. Би бас хэлжсэнчлээ одоо ингээд хийлгэх газар хийлгэх тариагаа сонгоцсон юм чи. Би бас ингээд тэрвэрэд очихно шүү дээ. Энэ нөгөө түрүү ярьсан нөгөө 100 тонтой ботокс маань байгаа. Тэрний манд олно. Ямар хөрхи. Окей, баярлаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.